Юу вэ? Нохомах идчихэж байгаа юм уу? За би жилдээ 10-аас 30 аялал хийдэг. Энэ удаад групп аялал ахалж биш, ганцаараа биш, ахын та нартай аялахад бэлэн болжээ. Энэ удаагийн аялаж байгаа улс маань бол Камбож улс. Камбож улс бол Cambodia гэдэг нь Mongolia гэдэгтэй заримдаа их адилхан үгтэй. Намайг I'm from Mongolia гэхэр хүмүүс Are you from Cambodia гэдэг үсгийн тоо болон төгсгөлийн юунууд нь гүйгүүлэгч их шиг нь англиар дутахаараа төстэй болчдөг болохоор тэгж бодд юм шиг үлээ. За энэ улсын нийслэл Phnom Penh гэдэг газар ирсэн байна. За энэ газар бол ерөөхдөө одоо бидний сайн мэдхээр Вьетнамын Phuoc-оос бас нэлээд ойрхон нэг цагийн нислэгтэй байд юм билээ. За гарч үзье. Камбожид ингээд би Америк доллартай ирсэн байгаа. Америк долларыг Камбожийн мөнгөнд эсгэртсэн хамт хоёул ингээд ер нь хослуулж хэрэглэх юм байна. Азад ингээд Америк доллар хэрэглэдэг энэ цөөхөн орнууд цөөхөн ч гэж баг миний явж байгаа Зүүн Аз их орноор явчихад байгаа. Тэгэхэд одоо ганц орны энэ Камбож байлаа. Say hello. Hello everyone. Okay. What's the Cambodian currency's name? It's real. Sorry? Real. Euro. Okay. За би $25 сольж байна. So your money is 25 US dollar. Yes. Here today for $1 it's 3,900. So of it you get 97,500 real. Okay. So for the 10,000, 20,000, 30, 40, 50, 67, 9, and 95,000, 97,000, and 500 real. Okay, got it. So you can check it again, sir. Okay, I will check my video. Okay, thank you. Тэр зэсэг буудлаасаа автобусанд суугаад хотын төв рүү явж байна. Хотын төв рүү явах хэд хэдэн арга байгаа мэдээж аппликейшнаараа таксид дуудаж болно. Нөгөө бол гараа өргөж жоод жолоочтой хамгийн доошоо болтол нь яриад тэгэхгүй бол маш өндөр үн хэлээд гайтай байдаг. Бараг нилээ бараг 10 минут. За 2-3 минут гэж магадгүй зарцуулаад тэгэж таксид тохиролцож явах боломжтой. За би болохоор хамгийн хямдхан бөгөөд хүмүүсийнх нь дунд орж явъя гэж бодоод автобусыг сонгосон байгаа. Энэ автобусыг болохоор сая орж ирсэн чинь Япон хүмүүсээс бэлгэлсэн гэдэг юун дээр нь хаалган дээр нэвчсэн байсан. Япон автобус юм байна. Анхны сэтгэлээр анхны сэтгэл бол одоо би юу гэх гайх чи хятад хүмүүс их байна. Хятадын эдийн засаг нь бол 40% хамааралтай байд юм байна. За хилээр орохоос ахуулаад хятад хүмүүс баг гэртээ орж ирж байгаа юм шиг бас эвгүй орж ирж байна. Тэгээд тэлийн ажилтнууд нь болохоор шууд хятадаар ярьж байна. Тэгээ хоёр мөнгө нь хэрэгэлдэг сонирн байна. Тэгээ хятадууд ийм нөлөөтэй байгаа нь бас эдийн засгийн 40% болохоор аргагүй гэж бодож байна. За одоо би болохоор нэг маркет руу явж байгаа. Russian market гэдэг байгаа. Сонирн байгаа үз. Russian market гэдэг захтай хятадуудын нөлөөтэй эдийн засагтай тэгсэн хэрнээ Америк доллар хэрэглэдэг. Энэ бол Камбож. Хоёр дахь автобусандаа суусан байна. Эхний автобус маань чиглэл маань өөр тийшээ явдаг. Тэгээд Тажуугийн буудлын дээр дамжаад миний үндсэн маршрут бол Орос зах руу явж байна. Тэгээд автобус нь бол арай жижиг өөр автобусанд суусан байна. Энэ автобусанд ер нь ямар чиглэлийн автобусанд суухад 1500 рил байт юм байна. Хамгийн сонирхолтой нь 1 рил бараг л нэг төгрөг юм байна. Тэгэхээр биднэрт бодоход бол үнэхээр амар юм байна. 0.8 гэдэг түнтэй.
байх юм байна. Тэгээд ийшээгээ бэлэн мөнгөөр нь юм хийгээд тэгээд QR уншуулж бас ингэж тооцоогоо хийж болдгийм байна. За тэгээд юу хүмүүсийнх нь англи хэлцийг шалгая. Нэг ахынд сууж байна. Ярьж үзье. Say hello. This is YouTube. What's your name? Naren. Sorry? Naren. Naray. Naren. Naray. So, what's your job? Teacher. Teacher? What? YouTuber. Yeah. Oh, YouTuber. What do you teach? I teach fine and art school. Sorry? Fine and art school. Dance? Dan music. Music. You are a music Fine teacher? and art school. No. I teach mathematics. Oh, it's so interesting. Morning. Morning? Dan. You are a part-time teacher? Evening. Evening? Learn mathematics, geography. You have two jobs? Teacher. Teacher? No, one job. Uh-huh. Mathematics teacher. Math teacher? Mathematics? Yeah. Math teacher. Math and music teacher? No. No music? Just math? Another teacher. Oh, okay. You're just math teacher. Mathematics. Okay, thank you. How old are you? 55. 45? 55. 55? Yeah. Oh, you look 45. 50. Yeah, you looks 45. Oh, yeah, you look so young. So, can you speak English, guys? Student. Cannot? You can. Are you guys going home? Yeah. Where are Okay. you from? Where are you from? I'm from Mongolia. Look at my hat. Mongolia. Yeah, Mongolia. Yes. Одоо цаг бол 4:58 болж байгаа. 4:58 гэдэг чинь ингээд баг сургуулийнхаа хичээлийнхэн цаг тараад явдаг юм байна. Хүүхдүүд ингээд бараг аавынхаа бичинд ороо сууж байгаа юм шиг хараа. Жолоочийн ард ингээд суучдаг. Хүүхдүүд бараг үнгүй явдаг юм шиг байна. Сая орж ирээд мөнгө хийсэнгөө Монгол шиг. Юм шиг байна. Yeah. So no family. Under 70-year-old kids. 20 years old up. Okay. За, 70 наснаас дээшээгээ хүн автобусанд мөнгө төлөхгүй, хүүхдүүд мөнгө төлөхгүй. Teachers Teacher. pay no money. No family. Children pay no money. Monks pay no money. I only pay money. За, автобусаас буугаад одоо удахгүй алхаад тэр Russian market руу явах гэж байна. Тэгээд замын хөдөлгөөндөө танилцж байна. Замын хөдөлгөөнд бол яг л Зүүн Азийнхаа ёсоор мотоциклтэй хүмүүс давмгаалж байна. Мотоциклтэй такси ихтэй байдаггүй юм байна. Сая таксины аап харсан чинь дандаа хамгийн юунд жижиг тэр ирсэн тук гэж задгаа явдаг 3-4 дугуйт байдаг. Тэр байна. Миний цусан автобус явж байна. Тэгээд хамгийн сонирхолтой юу бол энэ дандаа Япон машинууд байна. Тэр Toyota байна. Бүгдээ энд байгаа Cruise-уудыг тоолж үзгөө. За Toyota-нуудыг тоолъё. Тэр Toyota байна. Тэндээс нэг Toyota ирж байна. Тук гэдэг чинь тэр шүү дээ миний яриад байгаа. За дугуйтай ганцхан таарлаа. Би бол эндээс дугуй унах санаатай байгаа. За тийм дахиад Highlander машин байна. Тийш Cruise байна. Cruise 20-30. Тэсээ машин мэдэхгүй шүү. За би энүүгээр ирэх хэвээр. Энэ бүгдээрээ харж байгаа бох. Явган нэг гарц байхгүй байна. Энд ногоо замын хөдөлгөөний дөрмөөр ийшээгээ явах боломжтой. Хай. Ачааны Америкс байт юм байна. Бүдэрчиж. Зя тийшээгээ бензин колонк харагдаж байна.
бензин колонкийн үнийг бүгдээрээ Монгол мөнгөтэйгөө Монголын үнээс хэр ялгаатай байна харьцуулж үзсгээ. За тийш ойртож байгааг харуулъя. За. Зам гараа. Би ч одоо Вьетнам явдаг. Вьетнам, Таиланд дээр явдаг. Замбарч баха. За, бензиний үн бол ийм байх шүү. Евро 5 гэдэг нь 3500 гэдэг чинь маркет 3500 төгрөг шүү. Евро 4 гэдэг. Евро 5-ыг би болохоор дизель гэж бодож байна. Гэхдээ евро 4 энэ одоо яа гэм болоо? Евро хэллгүүдийг мэдж байгаа бол үзээрэй. Бензин бол нэг юм байна. Одоо энэ зүг рүү харъя. Энэ зүг рүү харлаа. Тэр замын цагдаа. Замын цагдаа гэсэн чинь тэр өвөө бачка. Орохоо барьцаа. Сайн болов. Тэр араа. Тэр өвөө бачка тэр замаа сайн өдөрчихсэн. Өдөрцаар байна. Ах юм бол за би дэше оцаа гаргаж ирээд замын хөдөлгөөн Камбожийн нийслэлийн өнгө төрх нэг ийм аюултай байна. Нөгөө хоёртаа мань гараад ирлээ. За одоо зам хөдлөн гаръя да. Russian market. Энд Оросын бүх бараа бүтээгдэхүүн үнцэг булмөрөөс цугласан. Та бүхэн матрешка, молоко, масло, мандарин. За зовлоо. Энд юу байгааг өстө мэдэхгүй байна уу? Гэтэл үнэхээр явах хэцүү байна. Ингээд явчихаар их бай харагдаад бидээ. За задгаа талбай зав тустай явагдчихэв. Стадам бүтээгдэхүүнүүд байна. Энд махан бүтээгдэхүүнүүд зарагдж байна. Энд болохоор жимс ногоо зарагдаж байна. Та бүхэн үнийг хэрэгцээ цөм бүрэн Russian market. Тэр үсч нөө үсч. Цад готлаас агуулад. Композишн. Я моцикли янагаас чамаа хол явмаар байна. Баалид явж байгаад хөлгөө болсон түүхтэй. За. За авч олох нь бүхэн байж тээ. Энэ ямар авт юм бэлээ? Ноостэй. Галуу штэ тий галуу. За. Интри 15. За. Яг энэ годамж нь ингэж яваад тэгээ яг үндсэн цах руугаа орж ийн. Манай павильон руу орлоо шүү. Чондо. Ирээнээр ороод юу яач вэ? Зээл рүү ороод ирлээ. Зээлийн нэгдүгээр 15 дугаар лан 3. Найзаа. Чод юу зараад байгаа юм бэ? Мото юм уу? Харин хөгөөтм рүү явлаа шүү. Харин хөгөөтм. Хаашаач дагуулж биднийг мэднэ. Сэтишгээ хүнс рүү араад явж байна. Энд чинь бүр айгүй том юм биш үү? Тэр хараа тийшээ ингээд дахиад цах нь харагдаж байна. Энэ хэсгээр би сая ер нь орж ирсэн. Тийшээ ингээд дахиад дангой хэсэгтэй. За юмны үн асууж үзье гэлс. Худлаа захыг харуулаа яах вэ? How much is it? $8? Yes, $8. $3 color. How much real? 32,000 real. 32? 1,000. 32,000. 32. 32,000.
32,000-аар ийм цамц авал дажгүй үстэй тий. 32,000 ч йенээр болохоор ч 1000 йен гарантай. 1000 йен гарантай. Тэ баг загсан дээр гисэх гэж шүү дээ. Шоо загсан шүү дээ. За захам нэг юм байсан шүү. Дүгнээ хэлэхэд ер нь бүхэн байгаа. Мэдээ зах болохоор юм ярьж авч болох бах. Ярихад бол яа. Энд амьд загс тэгээ хажууд өгсөн загс. За юм нь бол өнөр энд чинь юу юм идэж шин. Жоо мөх торхоо иддэг газар шүү дээ. Тэрийг мартсан явж шин. Би тийм газар тааруул шууд камера авсаага бичлэг юм. Тэгээд дүгнээ хэлэхэд бол энд бол бүх юм байна. Ирээрээ аваарай. Russian market. Орос бараа нэг ч байхгүй. За үлсэж байгаа хүн ч одоо юу авах вэ? Хоол идэнэ. Hello. Can I see your menu? I'm so hungry. And so what would you recommend? I want to eat beef noodle or something like this. Beef noodle. Yes. It must be non-spicy. I hate spicy foods. Fried noodle with beef and egg. Is it pork? Ата ертөө 8,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Oh, this is beef noodle. Oh, beef. It's the Vietnamese food, right? Chinese noodle with энэ стов юу юм шүү. I want to order this one. Chinese noodle with beef meatball. This one. Where can I sit? Sorry, where can I sit? Нөгөө Япон зангаараа шууд суудаг штэ. Ази орнод үтчээ. Миний Япон зан ингээд Японд би дандаа ярьдэн штэ. Суудлаа заалгадаг. Өөрсдөө суух газраа олдгоо. Бүх суудл хоосон байсан ч гэсэн. Энэ ч манай Япон соёлын нэг хэсэг баг чинь нэ. Өстөө бас ороод ирсэн л доо. Баян зөвхөн мөсөн юм байна. Усыг одоо ичэх юм шиг. Би тэгээд одоо яаж байгаа энэ хотод туудлахгүй оройны 19:30 минутаас дараагийн хот руугаа явах бай. Тийм болохоор ингээд цүнхтэйгээ яваад байгаа. Цүнх маань нэг 8-10 кг дагаад байгаа. Оо. За хоолой их хэрэгцээ. Нарыг гэрнээс чинь за. Зя хоол маань ирчихлээ шүү. Юу дороо ирлээ. Зя амтд үзэж оноо өгдөг. Тэмээд бижинийг бол сайхан амттай авах гэж бодож байна. Яа тэгэхээр би үлсэж байгаа. Татакимас. За шууд бол гоё. Гоё нөө гоё. Зуацар ингээс хамтсан явах одоо
Би давхар ажиллаа хийгээ явж байгаа. Онлайнаар компьютер дээр бас ажлынхаа дундуур бас нэлээ олон цаг сууж явж байгаа. Ер нь ингээд Монгол гэлтгүй өөр ингээд бас амьдардаг хүмүүс онлайн ажилтаа дижитал намаад гэж ярьдаг тийм хүмүүс бас нэлээ олж ирсэн байгаа. Би бас тийм замналаар бас энэ ажиллаа хийж байгаа. Зя дараагийн оноо бол түрүүний яриадсан зүгт суугаад нэг сүм рүү очиж бясалгал хийх юм лөө. За ийм цаахан кондишн гоо Остор став Окей нас дээгүүр эмонаа нөө Саадны газрынхаа хөдлөөс нэг дуудаад тэгээ явах гэж байна. Зайн бол уг нь ойрхон л 2 км гараа авсан ч болно. Гэтэ мэдээ зүүн 6 сарын гэж байх үед ирж байгаа болохоор цагаагаар бол 5 оны өвшин байгаа. Гэтэ мэдээж тийм айхтар бол 5 биш ээ. Энэ залгаас уцаа гаргах юм бол шүүрэх модё. Funny. Wow. Hello. That's a whole big thing. Yeah, oh. I'm watching somewhere on the drive. Hello, what's out? Bye-bye. За би нэг ийм газар ирж сэлгэл хийх гэж байгаа маа. Би 6 цагт энэ яадаг гэж харсан байсан. Гэхдээ өнөөдөр сая хоол идэж байгаа үедээ харсан чинь энэ 7 хоногийн 3 юм уу 4 өдөр байдаг. Тэгээ 4 дахь өдөр нэг дэх өдөр асаа өдөр нэг нь өгнө. Өнөөдөр болохоор 3 өдөр байгаа. Хаалттай байр шинжтэй шүү. За ямар ч үсэн жуучны хамгийн зүйлсдэг юм байх юм байна. Тэр бас нэг одоо сургуулийн моёо явах юм уу? Ийм газар байна. Энэ нь ямар ч үсэн ойролцоох ирснийх мэдээд үзээд аавна. Гэтэ мэдээж хаалга татаж үзэн, хүнээс асууж үзэн. Халттай байсан ч гэсэн одоо суусан цэцнээс явсан тэнгэн дээрээ гээд ирсэн. Hello. Are there any meditation today? Meditation. No. 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 Tomorrow? I tomorrow. Tomorrow. No more meditation today? Today close. Today is closed. Today you can see over there. We have a menu for you. Menu? Yes. Program A program? over there. Over there? Okay, thank you. 자, тийм байна. Мэргэн ардын үгийг сонсё. The Buddhist meditation at Wat Lanka гэдэг газар юм байна. За 1 дэх, 4 дэх хагас өдрүүдэд 6-аас болон 6-аас 7-гийн хооронд. За 9 өдөр өглөө 8-аас 9-ийн хооронд байдаг юм байна. За урт хугацааных нь болохоор
10 хүртэл байдаг юм байна. 8-аас 10 хүртэл. За, the upstairs floor of the main temple building. За, main temple building гэдэг тэр саяны лам нарын ораас гарч ирж ирсэн. Энэ юу байна? Зээ. Я маргааш энд байхгүй байгаа. Тэгээ би маргааш эндээс илүү гахамшигтай буддын шашны сүмхий дагуулсан нутаг Камбожийн бэлэг тэмдэг болсон тийм газар явах болохоор нэг сэтгэл гонсгор биш байна. Гэтэ юу ч гэсэн сая халуун ногдох байсан шүү дээ. Шагаагаад үзсэн. За бурхан багш бол Непал улсад төрж мэдлсэн. Непалын аялал сэж үзье гэж боддог. Бурхан багшийн төрсөн бясалгаж гэгэрэл төрсөн мод цод гэдэг ер нь тиймэрхүү гоё бясалгын юмуд байдаг юм билээ. Тэгээ бас юмд хямдхан байдаг. За. Бясалгын техник байж магадгүй. Дэшег юу юм бэ? Шорттой яг тачтай юм орж болохгүй. Please don't wear short skirt. Please take off your shoes. Богино пантал шорттой орж болохгүй. Бутлаа тайлж ороорой гэж бичсэн байна. Тэр бол харанхуй байна. Буддын шашны анянар байна. Яа. Түрүүний хараадсан юм дээр зураг авчиж. Зураг авахч энэ дээр 1 2 3 гэж би оруулаад тэгээд дараагийн газар руу явъя. Hello guys. So I have a YouTube channel. Yeah. I'm from Mongolia. Are you guys from Philippines? Yeah, I've been to Manila. Yeah. Oh, you guys from Manila? Yeah. Oh, it's a big city. Yeah. Can I jump with you guys? Sure. Okay. Thank you. Okay, let's jump. Okay. Okay, I want to jump here. What are we going to do? Okay, 3, 2, 1, jump. That's it. 3, 2, 1, jump! Woo! Okay, thank you guys. That's it. Okay, let's go. Okay, let's run. We're alive. Аврагтан Камбочин тог. Цаана наруу авши. Нар хаана вэ нэр? Нар авсоё. Манай тэр байсан тэр цэцэрлэг түрэл биш. Паркинг тогчоо. Эндээс хамаагүй том баха. Тэр хамаагүй өндөр байсан шүү дээ, тий? Өндөр болохоор том болохоор баг намирхгүй гоцсон. Энэ бас сууд намирж байна. Сойрглоор. За энэний түүхийг би судлаагүй. Гэхдээ би ингээд видео хийсэх дундаа дараа эдит хийж явах үед бичнэ. Ямар ч зүйл сүртэй гоо харагдсан юм байна. Цаана тэр Шангрила хотел байна. Дэшегээ гарч. Үзье. Тэр зураг авах байгаа болохоор би саад болоод яах юм? Нөгөө нь төрөд нэг талаар нь тачаа. За.
яра. Марафон болоод байгаа маач. Хүмүүс энийг тойроогүй гэх юм. Камбож марафон 2025 болж байгаа юм уу? За тэр мэдээж нэг өдөрлөгч эзэн хааных нь зураг нь баг шиг байна да. Энэ хараа би бас өөрхөн гүйж хараадаг хүн болохоор гүйж байгаа хүмүүс харах юм бол юу н хамт бүхийг хүсдэг. Энэ хараа одоо цаг 6:21 болж байна. 6:21 гээ сайхан нар шингэх үед нэг хүмүүс нь за баг төв талтай гэж хэлж болох юм уу да. Энэ газраа ингэж тойроод гүйж байх жишээтэй. Энд харж гин үү? Хамгаалагч нар нь машиныхаа хоёр талд гарцсан. Муутай харж байгаа юм шүү. Яа зэ. Хой зураг авахлаа. Ингээд зураг авах гоё юм байна. Камбожийнхоо залуусынхаа дунд орсон. Нөгөө нэг дээрээс хараад алхаад яваадсэн цувандаа орцсон явж байна. Залуучууд ингэ сайхан гүйж байна. Өдөрт ингэж гүйж байгаа юм чаа. Мэдээж өглөөний гүйлт хийдэг байж тараа. Тэр өглөөний амьдралын хөвшлэн ч гэсэн бас сайхан эртэж хүмүүс байж магадгүй. Ер нь хөдөлгөөнтэй ард түмэн гэдгийг энэ зүгээр оройн энгийн нэг өдрийн алхалтаас харж байна. Япончууд бол ингэхгүй. Японы гудмаар ер нь би ганцаараа токид гүдэг. Япончууд бол сэрэг түрээлэнгүүдээр гүйждэг. Гудмаар бол нэлийн цөөхөн байдаг. Энд олон цугласан хүмүүсээс бүх нэг тийм асуулт асууж гоё тогломоор санагдлаа. Тоглож явах видеонд нэмээр санагдлаа. Ямар асуулт асуувал зүгээрөө. За тэнийг чи Монголын талаар асуугаад яах юм бэ? Do you know about Mongolia гэвэл одоо. Бараг мэдхгүй баг. Гэтэ ер нь англи хэлний чадвар ямар байсан? Тэгэхээр за би нэгт юу ярьсан? Автобусанд байсан ахтай ярьсан. Ахын бол юу бол бараг ойлгохдохгүй жоохон төвхтөөсөн. Өөр чинь тэр хаалны газрынхан бол ярьж байсан. Тэгээ сая бол Филиппинчууд угаасаа ундгай англи хэлтэй хүмүүс ярьжсэн. За энэ хараа. Ингээ эзэн хааныхаа юм үүсгэн байгуулагчийнхаа хүний ингээл хөшөөнийхэн доор хүүхдүүд ингэж амар тайван тоглож идэг орон юм байна. Yeah. His Majesty Pimbat Samech Pech. За ихэм дээд ийм нэртэй хүн. Artistly. What's your name? Hello. Are you? How old are you? Is she your sister? Is she your sister? Are you playing with your friends? Okay, bye-bye. Yeah, actually. Гарацаа сөрөгтхан 1922 оноос 2012 он амьдарч ирсэн. Cái chuối đây. Ăn nốt và nón chuối. Ийм их хүн юм байна. Сайн байна уу? За энэ улсад би зүгээр л бараг дижитал намаг ажлаа компьютер дээрээс хийх зорилгоор. Say hello. Hello. What's your name? My name is Sa.
How old are you? I'm 20. Do you study? Yeah, study. So which grade? I'm grade 6. Sorry? I'm grade 6. Sixth grade? Yeah. Sixth grade. Yeah. Okay. What's your most favorite school subject? My favorite school subject is conversation. Conversation? Yes. English conversation or Cambodian conversation? English. English. Oh, it's pretty good. Do you study in a private school or public school? Public school. Public school? Is it free? Yeah. So it's pretty nice. So I'm from Mongolia. 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 Yeah, look at my hat. Yeah. Do you know about my country? I don't know. You don't know? Yeah. It's sandwiched between Russia and China. It's the 19th biggest country in the world. Yeah. If you're into history, you will definitely hear about my country for the time being. In the long run. Bye-bye. Bye bye. Thank you. Зүгээр нэг явж үзэг уулсараа дэлхийн 206 за нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй 195 орн байна. Тэгээ одоо нэг 20 орчмоор нь явчаад байгаа. Тэр улсуудынхаа тоог зүгээр нэмэх зорилгоор бичсэн байсан. Ерөнхийдөө бол юг Вьетнам, Тайланд ингээ ойролцоо хуршүүдтэйгээ харьцуулахад бол Хайден Жэм гэдэг энэ ахыг хараач тээ. Бороо ус тавьчаал ингээд пиц таталт хийж штт. Ийм гоё арт төмөн байсныг нь үнэхээр мэдхгүй байж ирсэндээ бол үнэхээр их баярлаад эхэллээ шүү. Одоо дараагийн өдрүүд их гоё өдөр болох байхаа. Би ингээ өдрөөрөө бичлэгээ YouTube дээр тавина. Энэ улсаас ягаад гараад би цаашаага бас Лаос руу явна. Тэгээ гоё газар ирчлээ. Энд байна штэ. Монгол YouTube за нэг залуу хийсэн байсан. За үсрээл нэг 2 3-нд бичлэг байсан баг. Бусад орнуудад бол нэлээд их байгаад идэг штэ. Энэ улсын талаар бас ингээд нэг их сурвалж бичлэг YouTube-д оруулж байгаа даас. Монгол хэл дээр оруулж байгаа даас. Баяртай байна. Жохон нөгөө будалтай байсан болно штэ. Би хуцаа тайлаад ингээд хүлэртлээ гоё гүмээр байна. Даанч өнөөдөр би буудалгүй болохоор орой цэнгөө автобусанд суугаад дараагийн хот руугаа явах болохоор орой суугаад өглөө ирэх тийм автобус байгаа. Тэнтэй автобусандаа унтаад унтлагын автобус байгаа байхгүй юу? Ихгүй байсан бол би эднэртэй авнахыг гоё гүмээр санагдлаа. Би одоо би юм халуун газар гүөх юм бол усан олгоно болоод баг өмхийх байхаа. За. Ой нөө. Пномпёng. Камбоджинист. Да нөө. Асуусан чи. It's a rice? Yeah. Энийг өгдөг лээ. Can I eat? What? Чай өргөдөг болоо. Юу илээ энэ чаа? За. Мэдээж 1, 3, 4. Тохион хүмүүсийг бас дэмжих ёстой. This one okay? So Okay. just one is 3,000. 3,000 real. It's- One 3,000 real. What about 2,000? 2,000. Yes. Okay, no problem. Okay, I wanna buy one. Yeah. За 2,000 төгрөгөөр бас. Миний 33% бууруулж. За хоёлаа буудлаа. Нэг маань баг миний члэгэн зориулаад юм гэрэл мэрэл хийсэн юм аа. Юм аа яах гэж. За яаж хийж байгаа процесс нь харъя. What's the name of your product? What's its name? Did you name it? It's Zapopi. Zapopi. Yeah. Zapopi. It's called Zapopi. This is milk. It's milk. This is milk. What is this? This is the same as rice. Yeah. And there is avocado. I think it's a kind of delicious snack.
What's your name? My name Pala. Hala. Yeah. How long have you been working here? Yeah. How long have you been working here? How often do you sell this in a week? 1 year, 2 years, 5 years. 5 years? Oh. 5 жил зарж байгаа юм байна энийг. 5 years, nice. Where you from? I'm from Mongolia. Read my hat. Oh. За, балаага авчирсны учир бол ердөө энэ зарим хүмүүс монгол хэлийг мэддэг. Oh, that's it. It's so small. It's so small. It's so small. Улсууд юм годомжны хаалт төвшил өгчтэй. Very good. Campuchia ឆ្ងាញ់ Campuchia ឆ្ងាញ់ Cambodia what? ឆ្ងាញ់ឆ្ងាញ់ Chen. ឆ្ងាញ់ Chen. За, ердөө юу юм бэ наа? Блинчгтэй төстэй байна Орсын. 10-аас 7.5 оноо гэж. Нэр түрүүний хоолндоо хоног үг юм шүү. Хоолндоо 9 оноо гэж. Бабаа. Энэ нэмэгтэй бизнесийн талаар асууя. How many pieces do you sell in a day? How much? How many? How many? This is 1, 2, 3. How many pieces do you sell in a day? In 1 day? How many? From morning to the night to the evening. How many pieces do you sell? Evening here. Yes. Evening here 6 o'clock. From 6 o'clock to Yeah, 6 o'clock 5 day. Morning. Monday, Tuesday, Wednesday. Weekdays. Saturday, Sunday, I go to Riverside. Riverside. You change your location. Yeah, Riverside, Walk Street. Walk Street. Yeah, Walk Street. Mhm. You go to Walk Street. I should go. In sell. If I go to the Yeah. Walk Street, you Yeah. also sell this in a weekend. Yeah. How many do you sell in a day? How many? This is one. Yeah, and, I know. Yeah. 10, 20, No. 50. 50, 50. 100. No. Sorry. 50. 530. 530. 500. 500. Okay, 500. 530 in a week, in a day, Yeah. in a week. Yeah. Week. 5 days. 7 days. Saturday, Sunday. 100. 100. 100. 100, 100. 100. In 1 day. Saturday, Sunday. За миний ойлгосноор бол ингэсэн байна. Та нар өөрөөр ч ойлгосон байж магадгүй. Хагасаа бүтэнсээ өдөр Waxer гэдэг газар зархтаа өдөрт 100 зардаг. За энгийн өдрийн зархтаа 500 хэдийг зардаг гэсэн юу хэлж байна. Би тэгтээ тэгж бодохгүй байна. 50 хэдийг заруулах юм гэж бодож байна. За 50-ыг өдөрт зарлаа 6 цагаас хойш нь зогсдог гэдэг чинь. Нар буухаар зогсдог юм байна. За би сая энийг 2000 төгрөгөөр авсан. 2000-аар 50-ыг зарна гэдэг чинь 100,000. 20,000. 100,000 төгрөгийн revenue орлоготой. За тэгэхээр биднийхэд арц найрлагын зарагдаад за өдөрт 50-ыг зарж чадаад
100,000-ыг олох юм бол 30 өдөр 1 сар энэ хүн 3 сая төгрөгийн дээд орлоготой байх. Дээд ч яг 100 зардаг гэсэн дээ. За 3 саяас 4 сая орлоготой хүн байна. Удамчинд зарж байгаа энэ ихч маань. За би тооцоогоо хэлээ. Нэг бичлэг хийж байгаа нөхөр энэ ихчийн юун дээр нь ингээд ирсэн чинь хүмүүс бас дагаад бас аваад тийш шүү. Би бас энэ ихчэд бас тусалж 8-ыг нь бас дэмжиж өгч шиг боллоо. Гоё. За би бас заавал үзэх хэдэн газар ингэж харсан байсан. Тэр газруудынхаа чек хийж байгаа дараагийн газар руу очиад. Тэгээ эцгийн цаг ирсэн байна. Саяныхаа алхаж ирсэн газраас нэлийн олгүйхан хүн багтай гоё тоглогдоо кофе шопод ороод ирсэн. Слайд хийчихэн бизнес материал дээр ажиллаж байна. Okay. Thank you. This job. Yeah. Тэр дүүгийн ацуухта. Сая чанаа юм туртай юм гэж байгаа. Гонтэйг хэлчихгүй байна. Смути надад өгсөн. Гоё жимсний смути байгаа. Халуун орон дээрс айлгчаа. Тэгээд заавал жимсийг өрш үзээрэй. Жимс дундаа гоё. Өөрийнхөө миний хувьд бол манго дуртай. Тэгээд жимсүүд дээр хэлсэн. Смути уух болно. Айлгүй хамт орж өгдөн шүү. Янзаа. За байцлаа. За энэ гадраас автобусанд суугаад дараагийн хот руугаа явах гэж байна. Энэ хүн манай жолооч байж магадгүй, өргөнч байж магадгүй. За хамгийн сонирхолтой энэ It's a dog meat. Here is puppy. Here is its meat. За ноёд хадагтаанараа Камбож улсын нийслэлд яг одоо 10 цаг 9 минут болж байна. 10 цаг 9 минут гэдэг чинь одоо миний автобус явах хүртэл 2 цаг 20 минутын зай байгаа. Би эндээ төрүүлж ирээд ойр орчны автобус явдаг газар болохоор үсэд суудъя гэж бодож байсан. Өсчин оръё. Тэгээд бас жуулчны автобус ингэж явдаг болохоор ойр орчны газрууд нь бас сервис сайтай болов гэж бодсон ч энэ зүгээр тийм жимс ногоо зарсан идэх юм зарсан гудамжны бараг стрит маркет маягийн газар хүрээд ирчээ. Тэгтээ би яах вэ? Жохон зайтай байна. Тийм массажны газар. Саяны энд байгаа нэг залуугаас асуугаад сонслоо. Хүлээж авах зураа тийшээгээ явж үзье. Энэ онаг бол тук гинэ. За өрөөний Пномпень хотоос Сим Риеп гэдэг дараагийн хот руугаа явах унтлагын автобус маань ингэж гутлаа тайлж уутан тийж ороод доороо дээрээ гэж энэ болохоор юм байна. Том хоёр адиалтай тийштэй цаанаа сэнэглэгчтэй гэдэг ийм газар. Орон дээр унцаад 5 цаг яваад дараагийн хоттой өрнө. Тэгээд би нэг хотод нэг бичлэг хийх болохоор өнөөдрийн бичлэгээ ингээд өндөрлөж байна. Үзсэнд баярлалаа. Дараагийн хотоор уулзцгаая.